За сайн байна. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva гिचлийн хайлж дугаараар та бүхэндээ Нүрийн шопинг энэ постерыг хэрхэн хийснийг үзүүлье. За энэ нь болохоор яг ингээ өөр өнгөний холимогтой өсгөнүүд нэгээд өөр солонгорсон өнгөтэй. За тэгээд яг нэг юм одоо наашаа чаашаа ингээд тийм ээ дээш нь татцсан юм шиг доош нь татцсан юм шиг ийм эффект орсон байгаа. За өшөө бас нэг юм нь болохоор сүүлийн үед бол Canva дээр маш их өөрчлөлт хийгдэж байгаа. За тэгээд би сая энэ зураг шүү дээ тийм ээ. За ийм зураг аваад тийм ээ. Тэгээ Canva-д ингэж хэлсэн баггүй. Одоо чинь Canva Ask-та Canva гэдэг тийм ээ. За би нэг дахиж үчид ханга авчи. За тэгээ энэ хоёр хүний зураг. За энэ зурагнаас эрэгтэй хүнийхэн зургийг ингээд арилгаад өгөөч. Гингөчүүд ингээд арилгаад ингээд өчөж байгаа байхгүй. За тэхийн тулд шүү дээ тань Ask Canva гэдгийг дарангууд Canva гэд гараад ирэн. За тэгэл ард нь ингээд одоо энэ зурагнаас энэ эрэгтэйг нь арилгаад өгнө гэл ингээл комент бичингүүт энэ маань яг нь хэдэн минутын дараа за 3 минут гэж энэ 3 минутын дараа бол энэ зурагнаас энэ эрэгтэйг тэр чигээр наваа хийчих юм тийм ээ. За ийм за 4 минут гэдэг чинь за ийм бас болсон байгаа. Canva ингэж ийм одоо фичер нэмэгдсэн байгаа. За дараагийн тэр одоо энийг хийхин тулд бид нар бол яг энэ дээр tab gradient гэдэг тийм ээ апруугаа очижод бичих хэрэгтэй байгаа. За апруугаа очиод ингээд tab gradient гэж бичингүүт чинь ийм ап гараад ирнэ. За энэ апруугаа ингэж ороод за тэг энэ дээрээ бид нар яах вэ гэхээр энэ маань одоо урд нь бол бид нар бас зөндөө хийжсэн шүү дээ тийм ээ. Тэгтээ яг энэ дээр дахиад бас давтлага маягаар хийчихье. За тэг энэ дээрээ бид нар Нүрийн shop гэдэг бичин тийм ээ. За тэг энийг бид нар 3-4 удаа ингээд за бараг 5 удаа бичин ч болох. За ингээд 5 тийм ээ. За 5 удаа биччихье. За тэгээ энэ дээр бид нар нөгөө өнгөө сонгохдоо тийм ээ энэ дээр юу байна? Энэ дээр өнгөө сонгоо. За бид нар болохоор эхнийх дээр нь болохоор ингээд шар өнгө сонгочихъя. Яа тэгэхээр бид нар нөгөө нэг одоо Нүрийн шопын бүтээгдэхүүн гол одоо нэрийн бүтээгдэхүүн шар өнгөтэй байгаа тийм ээ. За тэгээ энэлийнх нь өнгө дээр нь би бол улаан өнгөийг сонгоё гэж бодож байна. За тэгээд голдоо юм цэнхэр өвтэй. За нэг иймэрхүү. За энийг бас ингээд далилгачих болно. Тэгвэл энэ хэсгээрээ шар энэ хэсгээрээ цэнхэр ийм болж байна тийм ээ. За энэ дээр бас бид нар юугээ сонгож болно? Фондо сольж болно. За тэгээ нэлээ юм босоотой за иймэрхүү байвал яаж байна? За энэ фондор бичингүүт ингэж гарч ирж байна. За тэгээ edtech дизайн гэдэг өнгөт энэ маань яг манай юм дээр ингэж гараад ирж штэ тийм ээ. За тэгээ энийгээ бид нэр за жоохон юм болгочихъя. Жоон томч юм дээ. За тэгээ энийгээ бид нар ингээд юу аавна? Даунлоод хийгээд авах хэрэгтэй байгаа. За тэгээд transparent гэдэг нь тавиа шүү дээ. PNG за тэгээ current page гэдэг даунлоод хийгээд авчихна. За энэ дээрээ би 3 гэж тавьчих тийм ээ. За тэгээ яах вэ гэхээр дахиад нөгөө одоо энэ саяхан хийсэн зургаа бид нар оруулж ирнэ, даунлоод хийгээд оруулж ирнэ. За одоо саяын цэнхэртэй улаантай би өмнө бас юм дөрвийг хийж үтсэн. За энэ зургаа ингээ оруулаад ирнэ тийм ээ. За тэгээд бид нар юуруу апруугаа очичоод за энийг арилгаад за brush гэж биччихье тийм ээ. За тэгвэл энэ warp brush гэдээ гараад ирнэ. За энийг даржгаад энийгээ тавиад тийм ээ. За ер нь бол нэг 500 та байхад болно. За тэгээ яах нь энийгээ бид нэр яах нь ингээд дотор талын ингээд мэлэн тийм ээ доош нь ингээд татаад. За энийг нь болохоор ингээд нөгөө тийш нь татаад тийм ээ. За тэгээд яах болчих чинь тийм ээ. За тэгээ энийг ингээд сэвэлж чинь. За тэгэл яах нь бидний энэ нөгөө сайн хийсэн юм маань ингээд бэлэн болчих чинь тийм ээ. За одоо нөгөө нэг зураг маань юу яаж байгаа юу гэдгийг харъя. За би одоо 2 удаа асуусан учраас за энэ сайн бидний хийсэн энэ миний түрүүний асуусан энэ байна тийм ээ. За тэгээ энэ зургаа бид нар бодвол ингээд даунлоод хийгээд авчиж болох ба. За copy link гэдэг чинь тийм ээ. Ингээд дарангуй шууд энэ зураг маань нэлээд орчдөг юм байна. За тэгэл яах нь энэ зураг маань нөгөө эртөө хүн байхгүй одоо эмэгтэйгийнхэн зургийг шууд ингээд гаргаад ирэх боломжтой. Тэгэхээр зурган дээрээс яах нь тодорхой одоо төрсүүдийг хүнийг ингээд шууд айгуу гоё юм цэвэрхэн арилгадаг болсон байгаа. Тий.
За ингээд бичлэгэд бас баярлалаа. Баяр таа.